Сайн байцгаана уу? Намайг үзэж байгаа энэ өдрийн минь төргий намайг урна гэдэг. Би охинтойгоо цог блог хийх болсон шалтгаанаа товчхон тайлбарлаж хэлье гэж бодлоо. Миний анзаарснаар бол хүүхдүүдний хэмээр ингээ монголоор ингээ яриад байдгүй. Тэгээ би яг өөртөө нэг зөвлөх тавьсан. За би ер нь хүүхдтэй болох юм бол ер нь хүүхдээ энэ сайхан төрлөх монгол хэлээрээ яриулчих. Тэгээ ядаж нэг хөнөө өдөөс хараа тэгээ монгол хүнтэй таарахаараа нэг сайн байна уу? Тагаа тэгээд нэг монголоор нэг 5 үг хоорондоо солилцдог хэмжээний болгох чи гэж нэг өөртөө зорилго тавьсан юм би. Тэгээд охиныгоо бол би төрсэн цагаас нь ахуулаад яг ингээд монголоор яриад ер нь аль болох би ер нь монголоор ярьдаг. Одоо ингээ юм хэлнэ шүү дээ. Ингээ өдөөс нь хараад ингээ юм хэлэнгүүд хөөрхөн ингээ миний өдөөс ингээ яг ингээ монголоор хөөрхөн гоё ингээ хариулаад яг бүр төгс гоё хариулахгүй байгаа л да. Гэтэ яг ингээ би бол ойлгоод байгаа хүмүүс ч гэсэн ойлгож байгаа. Тэгээд манай хамаатан садангууд ч гэсэн хөөрхөн ойлгоод ингээс яшмын гоё ингээ монголоор яриад байна. Гоё хариулаад байна. Ингээ мундаг байна гэд хэлээд байгаа болохоор би тэнд ингээ урамшаад ингээ бичлэг хийгээд байгаа шүү. Тэгээд тэтгэв бүр ингээ оруулаад байгаа. Тийм болохоор тэгээд ойлгоорой. Бид хоёрыгаа бас дэмжээрэй. Subscribe дараарай. Би энэ subscribe гэдэг үгийг хэлж чадахгүй байгаа. Тэгээд хэлж сурнаа. Тэгээд лайк дараарай. Энэ зургатаар харна шүү дээ. Яшминаа үзье гэх тийш. Тий. Тий чамаа хүмүүс чи нас чи үзье гэдэг шиг яшминаа үзье гэх тийш. Үгүй нас чи үзье. Хүүхдүүд чамаа үзэхгүй юм уу? Энэ бүгдээ хүүхдүүд нас чи үзье. Хүүхдүүд бүгд нас чи үздэг юм уу? Оо яшминаа үздэг болно шүү дээ миний охиныг. Засано яшминаа. Охин бид хоёр дугуйтаага явж байна. Тэ манай энэ центрум дээр гоё юу ирсэн. Хүүхдийн парк ирсэн гин. Охиныгаа аваад тоглоулахаа явах гэж байна. Өнөөдөр 2 дахь өдөр бид хоёр амардаг өдөр. Тэ янз мэн ээжин. Ээж нь удаан барьж явж чадахгүй нэ. Охин бид хоёр өнөөдөр амарч байгаа. Манай охин өнөөдөр амарч байгаа. Бид хоёр гоё парк дээр тоглох гээд ирсэн. Тэгээ жоохон араа ил түрээд ирлээ. 11 гээд бид хоёр гэрээсээ гараад би бараг 11 15 цагт хурж ирээд. Тэсэндээ 1 цагаас онгоно гэж чинь. Тэгээ яшмина айс идэж чинь би сайхан кофе ууж. Одоо бид хоёрт 1 цаг дутаа байна. Тэгээ гоё тоглолт ээжтэйгээ. Энэ охин бүр хүлээгээд ээжээ парк явж тоглоё гэж. Одоо маматайгаа гоё тоглоно ойлаа заяа. Ээж нь гоё зөндөө гоё чаддаг тоглоом дээр нь тоглоулна заяа. Бас нэлээд удаа хүлээчтэй ойлаа. Би бол 10 цагаас онгоныга бодсон чинь нүггүй байсан байна. Амралтын өдөр биш ажлын өдөр болохоор 1 цагаас онгодог юм байна. Энэ онгоосоо. Тий онгоогоо одоо онгоохгүй хүмүүс нь бэлтгэл ажлуудаа хийж байна. Онгоосоо хийж байна да. Минийхээ ичэхэ амттай нэ зармиг нь. Айгуу амттай нэ. Мамата баярлалаа. Баяртай. Нэг монголоор хэлээрэй. Баяртай. Баяртай. Энэ хэсэг төрөх яг ингэ ном уншдаг хэсэгтэй. Гоё. Энэ номнууд нь ямар үнэтэй юм бэ? Тэгээ бид хоёр ном худалдаж авдаг юм аа. Зээлж уншдаг номын сангаас. Тэгээд нэг ном аваад үгээ харъя гэсэн чинь айгүй үнэтэй. 13 евро гэж чинь. Ер нь номнууд нь 13 гэж хамгийн тоотл ном л 13 евро гэх юм бэ. Тэгээд бид хоёр ном авах байсан.
Хүлээж хүлээсний тоглоом нь онгоосоо. Ихнийхээ тоглоом дээр тоглож чинь хүн байхгүй. Ээж сууж чадахгүй ч ээж ингээд зогсоод явна. Охин анх удаа энэ тоглоомд сууж үзэж байгаа 3 наснаас эхэлдэг энэ айх юм болоо гэж бодсон чинь айгаагүй хөөрхөн зөрөгтэй суусаа. Бид хоёрын энэ хүртэл үзсэн та бүхэндээ баярлалаа. Бүгдэнд нь амжилт хүсье. Дараагийн бичлэгээр дахин уулзцгаая.